Орос улбаноос Украин улсын нийслэл хот руу дахин гал нээж эхэллээ. Украин улс дахь гадаадын хүчин Орос улбаны улсын хууль ёсны бай болно гэв. Итали улсын Турин хот дахь иргэдийн жагсаал хүчирхийллийн шинжтэй олж 100 гаруй цагдаа нар гэмтжээ. Энэтхэг улс Орос улбаны улсаас газрын тос худалдан авахгүй. Арамнарга зөвштэй Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний таймаг төлбөр эхэлж байна. Бид олон улсад болж байгаа онцлог мэдээллээс Reuters, AFP агентлагийн албан ёсныг сурвалжтайгаар мэдээлэх болно. Хатан өвлийн хүүтэнд Орос улбаны улс Украин улсын томоохон хотууд дэд бүтцийн байгууламжууд руу цохилт өгснөөр олон мянган хүн тоог дулаангүй болоод байсныг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Орос улбаны улсын талд тавьсан хүсэлтийн дагуу төр зогсоогоод байсан ч өнөө өглөөнөөс зэвсэг хүчин дахин цохилт өгч эхэлсэн гэж мэдээллээ. Энэхүү ердөө 5 хоног үргэлжилсэн гал зогсоох тохиролцоо дуусаж, Украины эрх баригчид иргэдийг хорогдох байрнаас гарахгүй байхыг анхааруулж байна. Саяны төр завсралгаа нь Украины дан ихснээс хойш анх удаа зохион байгуулагдсан Абу Даби хот дахь Орос, Украин, Америкийн 3 талд хэлэлцээний дараа хэрэгжиж эхэлсэн байна. Дональд Трампын хувьд гал зогсоох хүсэлтийг өвлийн хүүтэнтэй холбон тайлбарласан бол Кремлийн зүгээс гал зогсоох хугацаа нэм гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдгдсэн. Гэхдээ үүнийг хасах хэмтэй өвлийн хүүтэн долоох тайлбарж хэлээг байна. Өнөө өглөөний дайралтын тухайд Киев хотын цэргийн цахилгааны дарга Тимур Ткаченко Telegram хуудасна зохилт болсон 2 хүн ширхэгцээ гэдгийг баталгаажуулж хэлсэн байна. Зохилт өөрөөр болсон Киев хот руу баллистик пуужин артуулсан юм. Орон сууцны барилгууд болон нэг цэцэрлэг зохилтонд өртсөн. Нэмэр гарагийн өглөө Киев хотод агаарын температур хасах 20 эмтэй байсан байна. Киев хотоос гадна Украины агаарын хүчний мэдээлснээр зүүн нутгийн Днепр хот баллистик пуужингийн давталгаанд өртсөн юм байна. Түүнчлэн Украины 2 дахь том хот болох Харьков хот руу Орос пуужин болон дроноор давталсан гэж хотын дарга Игор Терехов Телеграмд бичсэн байна. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Украины эрх баригчдын мэдээлж байснаар бол өнгөрсөн пүрэв гарагаас хойш эрчим хүчний байгууламж болон томоохон хотууд руу шууд зохилт бүртгэдэггүй. Гэхдээ Орос баллистик болон логистик болон тээврийн дэд бүтцийг онилон давталсаар хүний амнаас хохирсон тохиолдлууд гарсаар байсан гэдэг хэлж байгаа. Энэхүү хэсэг зогсоод байсан Орос улбаны улсын зохилтууд дахин ихсэнтэй холбогдуулан Украины эрчим хүчний албаных нь нөхцөл байдал хүнд байгаа талаар хэлж байна. Тухайлбал Украины хамгийн том хувийн эрчим хүчний компани болох DTEK онц байдлын хэмжээнд хүрсэн болохоо хэлж байна. Дав компани нь одоогоор Украинд 5 дулааны цахилгаан станцыг ажилуулж байгаа. Тэдгээрийн 2 нь ажиллагаагүй, үлдсэн 3 нь баг хүчин чадлаар ажиллаж байгаа юм байна. Оросын тавталгаанаас үүдсэн эвдэрлийг засахаар ажиллаж байгаа ч гэлээ хэд хүүтэн цаг агаарт засвар хийх боломж хязгаарлагдмал байгаа юм байна. Үүн дээр нэмээд байнгын цохилтонд өртөхвээ гэсэн болгоомжлолтой байгаа нөхцөл байдлыг бүрчихээр хүндрүүлж байгаа. Өнгөрсөн 7 хоногийн нэм гарагт гэхэд Орос улбаны улсын дэсдгүүчин нүүрсний уур хаанууд руу өргөн цар хүрээтэй давталгаа хийсэн. Улмаар ээлжид дуусгаад явж байсан уур хаачдыг тээвэрлэж явсан автобусыг онилж 12 хүн нэгд ор амиргдсан тохиолдол гарсан байгаа лээ. Сүүлийн үед Украинд ихэнх хэлэлцээрийг баталгаажуулах зорилгоор барууны Герман, Франц зэрэг улсууд цэргээ илгээхээр төлөвлөж байгаа гэдгээ зарлаад байсан. Тэгвэл үүнийг Орос улбаны улсын зүгээс хүчтэй эсэргүүцэж, Украинд гадаадын альбай цэргийн хүч эвсэл ирэх юм бол мөн дэд бүтэц байрлуулахыг гадаадын оролцоо гэж үзнэ. Тэдгээрийг хууль ёсны цэргийн бай болгоно гэж Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдээлсэн байна. Намын тус юмнаас мэдэгдэлтэй Дональд Трампын цэцэг цагаараа мөргөлдөөнийг шийдвэрлэхэд чиглэсэн хүчин чармайлт гаргаж байгааг нь талархаж хүлээж авч байгаа. Намын НАТО зүүн тишээ тэлж Украин руу ойртож байгаа талаар Оросын олон жилийн турш илэрхийлж ирсэн энэхүү болгоомжлолыг ойлгож байгаа талархаж байна гэсэн байна. Гэсэн эдэж барууны орнуудын цэргийн нэгж байгууламж загуулах дэд бүтцийг Украинд байрлуулах нь хүлээн зөвшөөрөх аргагүй. Үүнийг Оросын аюулгүй байдалд шууд санал хийсэн гадаад оролцоо гэж үзнэ гэж тодорхойлсон байна. Украины мөргөлдөөнийг зогсоох яриа хэлэлцээг урагшлуулахад Америк нэгдсэн улс гол үүргийг гүйцэтгэж байгаа. Орос Украин хоёрын төлөөлөгчид оролцсон 3 талд уулзалтын 2 дахь шат энэ 7 хоногт Арабын нэгдсэн Эмират улсад болохоор төлөвлөгдсөн.
Хэлэлцээрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Украины газар нутгийг Орос улбаны улсад шилжүүлэх асуудал томоохон саад хэвээрээ байна. Киевийн зүгээс Донбассын бүс нутгийг бүхэлдэн тэр дундаа Оросын цэргүүд хяналтандаа аваагүй байгаа газар нутгийг хүртэл өгөх нь Оросын шаардлага юм байгаа зөвхөн хүлээж авах боломжгүй гэдгийг аль хэдийн хэлсэн байгаа лээ. Дараагийн мэдээ. Итали улсын засгийн газар Турин хотод гарсан хүчирхийллийн шинжтэй жагсаалын улмаас аюулгүй байдлын хууль ойрын хугацаанд шинжилэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн 7 хоногийн бэм гарагт мөргөлдөөний үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан 108 аюулгүй байдлын ажилчид бэртэж гэмтсэн байна. Үүний 96 цагдаагийн ажилчид байсан бол үлдсэн нь батлан хамгаалах яамны харьяа зэвсэг хүчний ажилчид байсан юм. Жагсагчдын талаар мэдээлэл өгөх юм бол 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирсэн Аскатусана анархист гэх нэртэй нийгмийн төвийг өнгөрсөн 12 дугаар сард албан хөөх шийдвэрийг эсэргүүцсэн иргэд жагсаж эхэлсэн. Гэхдээ сүүлдээ нөхцөл байдал хурцдаж мөргөлдөөн болон хувирсан байна. Жагсагчид шил, чулуу, утааны гранат, гар хийцийн тесрэх бодис ашигласан байсан. Италийн засгийн газар жагсаалыг өдөөсөн хүмүүсийг террористууд байсан гадны өөр улсуудаас ирсэн гэж таамаглаж байгаа. Итали улсын ерөнхий сайд Жоржиа Мелони иргэдийн жагсаалыг хууль ёсны эсэргүүцлээс давсан хадлагын шинжтэй хүний амь насанд хүрэхээр завцсан үйлдэлээ гэж тодорхойлж байгаа. Энэ нэгэн жагсагч цагдаагийн албан хаагчийн толгойг алхаар зохиж хүнд хэлбэрийн бэртэл өгсөнтэй холбоотой. Мелони засгийн газрын боловсруулж эхэлсэн аюулгүй байдлын багц хуулийн төслийг аль болох ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэхэд өөрийн зүгээс хичээн ажиллагаа бол хийж байна. Өөрийнхөө хүрээнд тэрээр энэ 7 хоногийн сүүлээр уг хуулийн төслийг бэлэн болохыг дахилж сайд нарын зөвлөлд өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна. Шинээр хэлэлцэж байгаа саналуудын тухайд давтан хүчирхийлэл үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас дор хаяж 12 цаг саатуулах, насанд хүрээгүй хүмүүст утга худалдагыг хязгаарлах, хууль сахиулах байгууллагын ажилчдаас гадна энгийн иргэдэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд өөрийгөө хамгаалах эд хэрэгслийг хууль ёсны зөвшөөрлөлтөөр олгодог болох зэрэг багтаж байна. Энэхүү өмнө самантай холбоотойгоор 2026 оны Милан Кортина өвлийн олимпийн наадмын аюулгүй байдлын талаарх санаа зовнил нэмэгдэж байгаа. Өвлийн олимпийн наадмын үеэр дэлхийн олон улсаас ирж байгаа хүмүүсийг хамгаалах, дэг журам аюулгүй байдлыг хангахаар эрх баригчид албаныхан төвлөрөн ажиллаж байгаа гэлээ. Өнгөрсөн 7 хоногт Энэтхэг Европын холбооны хооронд чөлөөт худалдааны түүхэн хэлэлцээр байгуулагдаж дэлхийн эдийн засгийн 25%, мөн дэлхийн хүн амын 2 тэрбум хүнийг хамарсан томоохон зах зээл бий боллоо гэж байна. Тэгвэл энэ 7 хоногт Энэтхэг улс Америк нэгдсэн улстай мөн хэлэлцээрт хүрч тарифа бууруулж чадсан байна. Гэхдээ нөхцөлтөөр буюу Орос улбаны улсаас нефт авахгүй гэсэн юм нөхцөлтөөр. Тодорхойлох юм бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг улсын бараанд ногдуулах тарифыг 50%-аас 18% болон бууруулахаар зөвшөөрсөн байна. Үүнийх нь хариуд Энэтхэг улс худалдааны саад дотгоруудаа багасгаж Оросын нефтийн худалдан авалтаа зогсоож оронд нь Америк нэгдсэн улс Венесуэл улсаас нефт авахар тохиролцоонд хүрсэн байна. Гэхдээ Дональд Трампын хэлж байгаагаар Нарендра Моди Америк нэгдсэн улсаас 500 тэрбум $аас давсан дүн бүхий эрчим хүч, технологи, хөдөө аж ахуй, мөн зарим бүтээгдэхүүнүүдийг худалдан авахар амлалт өгсөн гэсэн байна. Энэ оны ихээр Америк нэгдсэн улс Энэтхэг улсыг Оросоос хямд үнэтэй нефт их хэмжээгээр худалдан авч энэ нөөрэ дайныг санхүүжүүлсэн хэрэг болж байна гэж үзэн бүх импортын тарифыг 25%-аар нэмж өгсөн. Энэ сарын ихээр Орос улбаны улсаас нефт худалдан авахаа бууруулахгүй зогсоохгүй бол тарифыг нь дахин өсгөж 100% хүргэж магадгүй гэж анхааруулсан байдаг. Тэгвэл одоо энэхүү нэмэлт 25%-ийн тариф туслагдаж цааш нэмэх болгоомжлож гисэн байхгүй болж байна гэсэн. Нефтийн салбарын тухайд Энэтхэг улс нь нефтийн хэрэгцээнийхээ ойролцоогоор 90%-ийг импортоор хангадаг дэлхийн 3 дахь том нефт импортлогч улс аа. 2022 онд Украинын дайн эхэлснээс хойш барууны орнууд Оросын экспортод хориг тавьсны улмаас Орос улс өөр худалдааны түншүүд хайж эхэлсэн нь Энэтхэг хятад улс. Хямд үнэтэй Оросын нефт импортлох нь өөрөө Энэтхэг улсын хувьд ч гэсэн эрчим хүчний зардлаа бууруулахад ихээхэн нэмэртэй байсан бол мэдээж харин сүүлийн үед Америк нэгдсэн улсын дарамт шахалт тарифтай холбоотой иймэрхүү анхааруулгуудын улмаас Энэтхэг улс Оросоос авах нефтийн хэмжээг аажмаар бууруулж эхэлсэн байдаг. Импортын хэмжээ тухайлбал өнгөрсөн сард өдөрт ойролцоогоор 1.2 сая баррел байсан бол 2 дугаар сард 1 сая баррел, 3 дугаар сард 800 мянган баррел болж буурна гэсэн тооцоолол байна.
Орос улбаны улсын хувьд Оросын орон зайг бүрэн биш ч гэсэн тодорхой хэсгийг нь Венесуэлаас авах нефт нь тодорхой хэмжээнд төгөх боломжтой гэж цагаан ортынхан үзэж байгаа юм байна. Гэхдээ энэтхэг улс Венесуэлээс нефт худалдан авч яана гэдэг нь тийм шин зүйл бол биш. Гол үлдэж байгаа асуулт нь ямар нөхцлөөр ямар үнээр авах вэ гэдэгт туршиж байгаа юм. Хүний эрхийн байгууллагууд Америкийн нэгдсэн улсын төрийн департаментыг 75 улсын иргэдэд олгох цагаачлалын визийг түр зогсоосон шийдвэрийнх нь улмаас шүүхэд хүсэн байна. Тэдний гаргасан шүүхийн нэхэмжлэлд уг шийдвэрийг олон жилийн туршид мөрдөгдөж ирсэн цагаачлалын хуулийг үл тоомсорлсон, гэр бүлүүдийг салгасан, үндэс угсаагаар ялгарлан гадуурсан хэрэгэ гэж тодорхойлж байна. Энэхүү цагаачлалын визний хориг нь энэ сарын 1-р сарын 21-нд хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүнд Афганистан, Сомали, Бразил, Колумб, Таиланд, Орос, Камбож, Монгол улс хүртэл багтаж байна. Дональд Трампын цагааргаа уг шийдвэрээ Америкийн нэгдсэн улсаас болон Америкийн ард түмнээс нийгмийн халамжийг хэд их авдаг орнуудаас сэргийлэх зорилготой гэсэн тайлбарыг өгчээсэн байдаг. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулинд хэзээ нэгэн цагт халамж авах магадлалтай гэсэн шалтгаанаар цагаачлалын визийг олгохоос татгалзаж болох тухай ийм залт байхгүй. Шүүхэд гомдол гаргаад байгаа активистууд төрх хугацааны дэмжлэг нь цагаачдын нийгэмд дасан зохицох, эдийн засагт хувь нэмрээ оруулах хэвийн үйл явцаа гэж тодорхойлж байгаа. Мөн тэдний харуулж байгаа зарим тоо баримтуудаас харвал Като институтийн судалгаагаар цагаачид Америкийн нэгдсэн улсын иргэдээс дунджаар 24%-аар бага халамж хэрэглэдэг гэж байна. Шүүхэд хандсан хүмүүсийг харвал Америкийн нэгдсэн улсад амьдардаг боловч гэр бүлийн гишүүд нь виз авч чадахгүй болсон хүмүүс. Тухайн мөн Харвардын анх ухааны сургуульд тэнцэж маш өндөр шалгууртай Эйнштейний визийг авсан ч гэсэн хоригт орсныхоо улмаас сургуульдаа сурч чадахгүй болсон зэрэг маш олон шалтгаантай визний хоригийн улмаас хохирсон хүмүүс багтаж байгаа. Тиймээс засгийн газар виз хүсэгчдийг тусад нь хувь хүнээр нь үнэлэх ёстой, бүхэл бүтэн улсыг хамарсан үндэс угсаагаар нь ялгуурсан ийм хоргийг тавьж болохгүй гэж үзэж байгаа юм. Мэдээ үргэлжлүүлж байгаа өргөжлүүлэн зарим мэдээллийг товчоор багслан үлээн. Газан дөрвөөс өвчтөй шахагдсан эмнэлгийн тусламж нэг шаардлагатай палестинчууд Египт улс руу нэвтрэх боломжтой болж Рафах хилийн бомб дахин нэгтлээ. Уг бомб нь 2024 оны 5 дугаар сараас хойш хаалттай байсан. Израилийн тал Газан хэсгийг хяналтандаа авснаас хойш хөдөлгөөн бүрэн шахуу зогссон байдаг. Харин ийхүү буцаа нээж байгаа нь Америкийн нэгдсэн улсын санал болгосон Израиль Хамасын гал зогсоох хэлэлцээрийн эхний шаттай холбоотой юм. Одоогоор өдөртөө 50 өвчтөн дагалдах 1-2 гэр бүлийн гишүүний хамт гарах боломжтой. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 20,000 орчим хүн эмчилгээ хийлгэхээр хүлээж байгаа тул өдөрт ердөө 50 гэдэг нь хэд бага дунд тооцогдож байна. Өнгөрсөн нэм гарагт Чех улсын нийслэлд 80-аас 90,000 хүн ерөнхийлөгч Петр Павелийг дэмжин жагсжээ. Түүнийг өнгөрсөн 7 хоногт гадаад хэргийн сайд Петр Матченко сайдын суудлаараа сүрдүүлэх гэж оролцсон гэж. Мөн ерөнхийлөгч Павел нэгэн улс төрчийг гэмтрийн шинжтэй дуйлаанд нэр холбогдсон учраас сайдад нэр дэвшгийг нь дэмжихээс татгалзсны хариуд засгийн газар ерөнхийлөгчийн харилцаа холбоо таагүй болж хэлжээ. Харин иргэдийн хувьд ерөнхийлөгчийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэн жигссэн ба тэрээр жагсагчдад талархал илэрхийлж шудраг ёс хариуцлагын төлөө зогсож байгааг нь үнэлж байгаа гэлээ. Орос улбаны улсын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Хятад улсын гадаад хэргийн сайд Ван Йитэй уулзлаа. Тэрээр уулзалтын үеэр Тайваны асуудлаар Бээжингийн байр суурийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Хятад улс нь Тайваныг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг ба ингэхдээ хүч хэрэглэх боломжийг өгөөсгдөггүй. Харин үүнийг нь Москвагийн зүгээс дэмжиж байгаагаа ийхүү илэрхийлсэн нь Тайваны эрх барьчдын эсэргүүцлийг өдөөж байна. Бүгд найрамдах ардчилсан Конго улсын зүүн хэсэгт байрлах уурхайнуудад хөрсний гулгалт болж дор хаяж 200 хүн амиа алдлаа. Осол Рубай уурхайн бүсэд болсон ба энэ газрыг М23 босгогчид хянаж байгаа юм. Борооны улмаас хөрс нуурснаар олон хүн шаварт дарагдаж зарим цогцыг одоо хүртэл гаргаж аваагүй байна. Шахагдсан хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн ба цааш Гомо хот руу шилжүүлэхээр төлөвлөжээ. Эрх баригчид гар аргаар олборлтыг төр зогсоож уурхайн орчимд амьдарч байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан байна. За олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.